Өнөөдрийн хичээлээр бид IELTS Writing Task 2-ны Problem and Solution Essay хэрхэн өндөр оноотой бичих арга зүйг танилцуулна. Энэ төрлийн эссе бичихтэй шалтгаан болон шийдлийг логик гинжин хэлхийгээр холбох нь. Fluency and Coherence. Шалгуурыг хангахад чухал үүрэгтэй. Бид 7.5 онооны шаардлагыг хангах практик зөвлөгөө хэлц үгсийг үзэх болно. Энэ нь таны эссений Lexical Resource болон Grammatical Range and Accuracy IG нэмэгдүүлнэ. Problem and Solution. Эссений бүтц нь маш тодорхой байдаг. Эхлэл хэсэгт та сэдвийг парафраз хийж асуудлыг танилцуулна. Дараа нь Body Paragraph. Нэг буюу үндсэн хэсэгт асуудал болон түүний шалтгааныг тодорхойлно. Энэ нь таны эссений Lexical Resource болон Grammatical Range and Accuracy шалгуурыг сайжруулахад чухал. Body Paragraph. Хоёр нь дуг асуудлыг шийдвэрлэх гарцууд болон тэдгээрийн үр дүнг авч хэлэлцэнэ. Төгсгөлийн хэсэгт эссений гол санаануудыг нэгтгэн дүгнж өөрийн байр суурийг дахин нотолно. Энэ бүтц нь таны эссэг логик дараалалтай болгоно. Шалтгаан болон үр дагаврыг зөв холбож бичих нь. IELTS Writing D. Өндөр оноо авахад нэн чухал. Жишээлбэл This is often attributed to гэдэг нь ямар нэгэн зүйлийн шалтгааныг зааж өгөхөд ашиглагддаг академик хэллэг. Дараа нь Consequently, it leads to гэдэг нь үр дагаврыг тодорхой илэрхийлэхэд тусалдаг. Ийм хэлцүүдийг хэрэглэх нь таны эссэг илүү Logic J. Айн буюу логик гинжин хэлхээтэй болгож Grammatical Range болон Cohesion and Coherence шалгуурыг нэгэн зэрэг хангана. Асуудал болон шийдлийн эссе бичихтэй академик түвшний үг хэллэг ашиглах нь. Lexical Resource. Шалгуурыг хангахад чухал. Жишээлбэл Mitigate гэдэг үг нь сөрөг нөлөөг бууруулах буюу багасгах гэсэн утгатай. Үүнийг Climate Change, Poverty гэх мэт асуудлуудын нөлөөг бууруулахад ашиглаж болно. Дараагийн үг бол Exacerbate. Энэ нь асуудлыг уламд ортуулах эсвэл хүндрүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Харин Implement гэдэг нь шийдэл, бодлогыг хэрэгжүүлэх гэсэн утгатай. Эдгээр үгсийг зөв хэрэглэснээр таны эссийн чанар дэвшлэнэ. Band 6.1 тэг ба Band 8.1 тэг түвшний шийдлүүдийн хоорондын ялгааг харцгаая. Band 6.1 тэг хариулт нь ихэвчлэн хит ерөнхийг гүйхэн байдаг. Жишээлбэл Governments should give more money to poor people to solve poverty. Энэ нь тодорхой бус асуудлын үндсийг шийддэггүй. Харин Band 8.1 тэг түвшний хариулт нь илүү цогц, гүнзгий тогтвортой шийдлүүдийг танилцуулдаг. A multifaceted approach involving financial aid, educational programs, and job creation initiatives is crucial to alleviating poverty sustainably. Гэх мэт. Энэ нь Lexical Resource IG өндөр түвшинг харуулж Grammatical Range IG өргөжүүлдэг. IELTS Writing D өндөр оноо авахад эссений санаануудыг логик уялдаа холбоотойгоор холбох нь маш чухал. Cohesion and Coherence. Шалгуурыг хангахад One of the primary reasons for this issue is гэх мэт хэлцүүдийг ашиглан шалтгааныг тодорхойлж болно. Асуудлыг шийдвэрлэхдээ To address this, it is imperative to гэж хэлж болно. Мөн үр дагаврыг тайлбарлахдаа The ripple effect of X often results in Y гэсэн бүтцийг ашиглах нь таны эссэг илүү баялаг, логиктой болгоно. Одоо бид Problem and Solution эссе бичих ур чадвараас хорьсон нэгэн дасгал хийцгээе. Та Many cities worldwide are grappling with increasing traffic congestion. Identify one primary cause and propose one feasible solution to this problem. Гэсэн асуултад хариулна уу? Гол зорилго нь асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлж, түүнд тохирсон бодит шийдлийг олох юм. Шалтгааныг тайлбарлахдаа academic vocabulary-г ашиглаж шийдлийг санал болгохдоо тодорхой цог царах хэмжээг дурдах хичээгээрэй. Баяртай.